За Marvel Cinematic Universe-ийн 36 дахь бүрийн хэмжээний кино Thunderbolts киноны ревювийг хийцгээе. За сая дөрөвдүгээр шөнө юу яасан? IMAX танхимд фэнүүдээрээ цуглаж тусгай үзэр хийж үзцгээсэн уур амьсгал гоё байсан. За юуны хувьд бол Thunderbolts-ийн хувьд бас ер нь бол хүлээлт жоохон бага байсан гэхэд бол мэдээж буруудахгүй бах. Энэ оны 2 дахь MCU кино болж байгаа Captain America Brave New World-ийн дараа хүлээлт бол жоохон бага байсан гэхэд буруудахгүй байх. За мэдээж 100 одоо Fantastic Four First Steps байгаа тэр кинон дээр маш том асуултын тэмдэг болон ийм болгоомжтой хүлээлт бол мэдээж байж байгаа. За тэр дунд нь Thunderbolts жоохон хавчуулагдах маягтай юм байсан бол надад санагдаж харагдаж бол байсан. За тэгээд киноны найруулагчаар бол Jake Schreier ажилласан. За Jake Schreier-ийн хувьд бол 2012 онд гарсан Robot and Frank гэж инди айгүй юм дажгүй сайн үнэлгээтэй айгүй хөөрхөн сонирхолтой юм инди киног бол найруулж хүмүүст бол танигдсан. Дараа нь 2015 онд гарсан Paper Towns гэж номноос сэтвэлж хийсэн Paper Towns гэдэг киног бол найруулсан. Энэ John Green-ий бичсэн ном байдаг. Та хэд маань бас мэдгөх гэж байна. Cara Delevingne юу яадаг? Nat Wolff хоёр гол дүрүүдэд тоглодог. Бас их давгүй кино. Тухай би үзээд надад их таалагдчихсэн. Ийм хоёр кинон дээр ажилласан. За тэгээ Beef цуврал дээр найруулагчаар бас ажилласан. Beef цувралыг үзсэн үзээгүй хүн байвал үзээрэй. Үнэхээр мундаг цувралсэн Netflix дээр гарсан. За энэ ийм одоо ерөөдөө comedy, drama, амьдралын тухай нэг иймэрхүү бүтээлүүдийг бол хийж ирсэн. Яг Beef бол бас юм одоо хэтрүүлэгтэй чих юм уу юм экстра зүйлүүд мэдээж гэхдээ яг цөмдөө бол гол зүйл нь хүмүүсийн ганцаардал, нийгэм дундах ганцаардал, хүмүүсийн харилцаа, бухимдал юу туулж байгаа immigrant цагаач хүмүүсийн цагаач удамтай одоо second generation, third generation 2 3 дугаар үеийн immigrant хүмүүсийн одоо юу гэдгийг туулж байгаа зүйл гэдэг ч юм уу тиймэрхүү олон сэдвүүдийг мэдээж хүндсэн одоо comedy ч юм уу хэтрүүлэгтэй зүйлүүд байгаа боловч цөмдөө бол тийм байсан. За харин Thunderbolts ямар байх вэ гэдэг их сонирхолтой том асуултын тэмдэг байсан. Thunderbolts маш гоё одоо юу гэж үгээд гэж pleasant surprise гэдэг шүү дээ. Тийм бол байж чадлаа. Thunderbolts маш их таалагдсан. Ер нь нэлээд таалагдсан шүү. За одоо ингэдэг шүү дээ. Кино анх үзэнгүүтээ гарч ирээд нэг сэтгэл өгдөг тий. За одоо зарим нэг emotional сэтгэл хөдлөсөн зүйлээсээ ч юм уу эсвэл одоо юу гэдгийг гоё сценээсээ болоод ч юм уу магадгүй нэг жүжигчний нэг сцен гоё байсан болоод ч юм уу сэтгэл арай өндөр гарч ирээд тэгээд жоохон бодох тусам зохиол агуулга одоо юу гэдгийг зүйлүүдээс илүү буураад явдаг те зарим бүтээл дээр бол ингээд үдчихэд гарч ирээд бодох тусам илүү дахиж үзэх хүсэл төрдөг ч юм уу эсвэл одоо илүү анх үдэж гарч ирснээс илүү сайн байсан юм гэж одоо бодогдох те ийм зүйлүүд бол байдаг. За Thunderbolts бол яг сүүлийн төрлийн кино байлаа. Одоо жишээ нь Sinners тийм байсан те. Яг Sinners-ийг бол би нэг үзээд ревюгээ бүр ингээд үнэхээр шүтэж гарч ирсэн. Хоёр дахь үзүүд бүр тасархаа болж байгаа байхгүй. Гэдэг шиг яг гэхдээ Thunderbolts тэр хэмжээнд биш л те. Тэгтээ зүгээр ерөнхийдөө одоо яг чиглэлийн хувьд тийм тий одоо ингээ үзээд их таалагдсан үзэх experience гоё байсан гэхдээ үзээд гараад ирсний дараа одоо ингээд өчтөр би одоо үзээд хэдэн цаг болж байна 10 гаруй цагийн дараа ингээ бодож хахад бүр одоо тий тухайд үзчихсэн бодчихсэн мэдэрчээснээс илүү сайн кино байж дахиад үзэх юм байна да гэж ингэж бодогдож байгаа байхгүй. Тэгээ энэ ревю ямар нэг спойлер байхгүй учраас санаа зовлтгүй дараа нь спойлер каст хийн. Тэгээд юун дээр бол Thunderbolts дээр нөгөө нэг юм одтой байгаад байгаа шүү дээ. Thunderbolts зод гэдэг энэ чинь нэг юм утга илэрхийлэх магадлал. Тэр айгу шийдэл нь их гоё байсан. Тэрний шийдэл их гоё байсан. Тэгээ бити Google дээр яг тэрний талаар бити Wiki дээр болж өгвөл юу ч мэдгүй үзээрэй. Би ер нь Thunderbolts-ыг аль болох юу яахгүй үзүүл зүгээр гэж бодож байна. Одоо нэмж юм Google-дэхгүй, Wiki-дэхгүй, IMDb одоо юу гэдгийг Letterboxd дээр Rotten Tomatoes, Metacritic тийм мар харахгүйгээр үзүүл илүү зүгээр гэж бодож байна. За харин би тусдаа видео хийгээчсэн зүгээр санал болгоход The Falcon and the Winter Soldier, Black Widow гэсэн хоёр киног ер нь тэр тусмаа энэ хоёр киног үзсэн байвал илүү зүгээр шүү гэж хэлмээр байна. Ялангуяа Black Widow кино, тэгээд The Falcon and the Winter Soldier цуврал. Энэ бол цуврал те. 6 ангитай санагдаж байна. Энэ хоёрыг бол үдсэн заавал үзэх нь хайшаа. Гэхдээ үдсэн байвал бүр илүү гоё юу болно шүү. Одоо нөлөө болно. Илүү дөрүүдээ ойлгоно. Юу туллаа, ямар учиртай билээ гэдэг. Гэхдээ үзээгүй байсан ч хангалттай ойлголт өгж байгаа, backstory өгж байгаа. Киногоо удаахгүйгээр киногоо зууралдуулахгүйгээр хитрхийх тайлбар болохгүйгээр хангалттай тайлбарлаж байгаа. Тэгэхээр бас гайгүй ер нь бол таалагдсан зүйлүүд гэх юм бол за их таалагдсан хэд хэдэн шалтгаан байгаа.
Асуул гэж бодсон зүйлж байгаа зүгээр гол таалагдсан зүйл нь энэ кино одоо супер баатар гэлтгүү жанрын кино гэж ярьдаг шүү дээ, тий. Уран сэтгэмжид буюу фэнтези, за шинжлэх ухааны зөгнөлт буюу sci-fi, за аимшигын буюу horror, за инедмийн буюу comedy. Ер нь драманаас бус ялангуяа comedy драманаас бусдыг бол жанра кино гэдэг байгаа, тий. Тэнгүүд одоо супер хиро кино бол одоо тусдаа жанр болчлоо тийм үү, сүүлийн 10 гаруй жил. Супер хиро гэдэг өөр жанра гэж байгаа юм шиг боловч яг үнэндээ дотроо ямар ч байж болно гэдгийг бид нар ууг нь мэдж байгаа тийм үү. Аимшигын кино ч юм одоо юу гэдгийг spy thriller те одоо Winter Soldier шиг те эсвэл магадгүй R-rated comedy Deadpool те эсвэл нийгмийн commentary амар тийм одоо ер нь нийгмийн commentary том кино одоо X-Men ч юм уу те ингээд дотроо яг одоо супер хиро гэдэг бол би жанр гэж хэлээд бас хэцүү байхгүй. Ягаад тэгэхээр кинонууд нь өөрсдөө янз бүрийн жанртай боломжтой. Тэгэхээр зүгээр Thunderbolts дээр юу байна вэ гэхээр мэдээж акшн байгаа, мэдээж суперхиро кино. Гэхдээ энэ киноны гол цөм нь юу байсан бэ гэхээр ганцаардал хийсэн үйлдэлүүдтэйгээ нүүр тулах, хийсэн муу зүйлүүдтэйгээ нүүр тулах, туусан амьдралаасаа болоод туусан амьдрал, хийсэн алдаа, гаргасан үйлдэл, хийсэн муу зүйлс ч юм уу те. Тэр бүхэнтэйгээ нүүр тулахаа тэднээс үүдээд үүсэж байгаа ганцаардал, тэднээс үүдээд үүсэж байгаа нэг юм одоо хоосон мэдрэмжтэй цаашаа үргэлжлэх боломж байхгүй юм шиг, цаашаа үргэлжлэх газар байхгүй юм шиг, замын төгсгөл ертөнцийн мухард ирчихсэн юм шиг мэдрэмж тэрний талаар кино байхгүй. Тэр нь заавал муу юм хийсэн болохоор ш. Тэр нь заавал гэр бүлийн травматай байсан болохоор ш. Гэтэ тийм нөхцөл байгаа. Муу зүйл хийсэн учраас, олон жил муу зүйлүүд хийсэн учраас, магадгүй гэр бүлийн травматай учраас гэхдээ ганц тэрүүгээр хязгаарлагдахгүйгээр бид нар бүгд тийм зүйлүүдийг туулж байгаа. Гэхдээ бид нар ганцаараа байх хэрэггүй, ганцаараа байх шаардлагагүй, бид нар хамт байх хэрэгтэй гэдэг ийм мессежийг бол өгж байгаа. Тэгээд тэрийг яаж одоо суперхиро киногоор дамжуулж explore хийх үү? Тэгээ энэ дөрүүд чинь бас тийм бүтэлтэй нөхдөөд бас биш тийм үү? Тэгэхээр эднэрээр дамжуулж яаж explore хийж тэр сэдвийг хөндөж, за explore хийхээр тодорхой хэмжээнд хөндөж гэж хэлж болж байна те. Хөндөж тэрийг гаргаж байна уу? Тэрийг яаж бодуулж байна? За тэгээ мэдээж супер баатар дөрүүдээр супер баатруудтай ертөнцид байгаа дөрүүдээр тэрийг дамжуулж morality тийм яг морал бидний хувьд ингээд зөв моралтай байна гэж яг юу юм бэ? Шугам даган зөв шугамаа дагаж явах гэдэг нь яг юу юм бэ? Тэгээд дээрэс нь амьдрал дээр яг ингээд яг зарим нэг зүйлүүд хар цагаан сайн муу баатар дайсан гэж байдаг үгүй юу гэдгийг ингээд за нүүрэн тулахгүйгээр гэж хэлээд бол би нэг харамсахгүй байгаа даа. Нүүрэн тулахгүйгээр explore хийж тэрийг бол юу яаж байгаа? Хөндөж, харуулж, үзүүлж, за бас асуултын тэмдэг үлдээж ингэж явж байгаа. Энэ бол энэ киноны хамгийн том цөм нь байсан. Гол цөм нь. Тэгээд энэ нь өөрөө маш сайн учраас энэ цөм нь маш сайн. Энэ дөрүүдээ Jack Schreier найруулагч тэр Jonah Kalla, Eric Pearson одоо яг сүүлийн кредитэнд одоо нэр нь орсон хоёр зохиолч өмнөх хувилбаруудыг бас өөр зохиолчд бичсэн. Энэ хэд маань дөрүүдээ маш сайн мэдчихсэн байна. Энэ дөрүүдийг нийлүүлэхэд энэ дөрүүдээс ямар сэдв гаргаж болох вүлээ? Гаргаж байгаа сэдв нь хэр ач холбогдолтой байж болох вүлээ? Энэ дөрүүдтэй хэр хамаатай байх вүлээ? Тэгээд тэрийг түрүүнийх шиг одоо explore хийгээд онхож түнхэд янз бүрээр нийлүүлж үзээд те. Тэгээд ингээ гаргахад ямар одоо нөхцлүүд нь гоё боломжтой билээ гэдгийг ингээд маш сайн судалсан байна гэдэг нь харагдж байгаа. Дөрүүдээ маш сайн мэдж байгаа гэдэг нь харагдаж байгаа. Тэгээд энэ киноны цөм бол үнэхээр супер байсан. Энэ дэр мэдээж нэмээд акшн байсан уу байсан байх ойлгомжтой. Акшн бол давгүй байсан. MCU кинонд бол ер нь дайггүй акшн кино хэсгүүд дээр орох бах. Тун давгүй. Гэхдээ iconic хэмжээнд хурж болохоор 1 2 3 гоё акшн син байсан. Гэхдээ iconic хэмжээнд арай хүрээгүй гэж бодож чинь тэрэн дээр дундуураа нэг юм каттай ч юм одоо нэг юм нэг газраас нөгөө газар уучлаарай нэг газар нөгөө газар дахиад нэг өөр газар руу ингээд нэг юм явж байгаа нэг юм сонирхолтой хэсэг байгаа. Тэрний зураг авалтуудыг нэг үргэлж юм шиг ядаж мэдрэмж өгч хийсэн болвол илүү гоё байх байсан юм болоо гэж бодож чинь тэр хэсгүүд ууг нь их гоё байсан. Тэгээд comedy ер нь бол гойсон. Сайн хэлсэнтэй хүн сэдвүүдийг хөндөж байгаа. Тэр сэдвүүд дээр би энэ кинонд дэр их баярлсан зүйл байгаа. Thunderbolts дээр. Ялангуяа өмнө нь Marvel буюу MCU-гийн хийгээд байсан гаргадаг байсан нэг том алдаа бол байдаг байсан. Тэр нь юу юм бэ гэхээр ийм сэтгэл хөдлөлттэй гүнзгий хүнд иймэрхүү мөчүүд дээр заавал тэр моментоо одоо засахын тулд заавал жоок гэдэг.
Би тод жишээ дандаа авдаг тийм. Яг нэг л жишээ л тэгтээ зүгээр тод жишээ. Ragnarok-ийн төгсгөлд Asgard сурж хат Asgard биднэрт Thor эхний Thor кинон дээр ямар гоё хөгжимтэйгээр ямар гоё дүрслэлтэйгээр introduction хийж орж ирлээ. Тэр мөчийг хүртэл яг одоо бид нар multiverse олон гараг гээ явсан. Гэхдээ тэр мөчөд Ragnarok-ийн мөчөд бид нар тийм Asgard чиг том мондог сүртэй гоё газар хэд харсан байлаа тийм ээ. Тийм байж хахад тэр ертөнц тэр гараг тэр одоо гараг гэх юм уу одоо юу гэх юм. Asgard сүрж хахад тэрийг жоок хийх ямар шаардлага байгаагүй байхад л тэнцээ Korg жоок хийжсэн тийм үү. Тэр хэсэгт бол маш дургу. Тэрэн шиг хэсэг Marvel зөндөө байдаг. Тэ ингээд яг ингээд юм хүн тэрний шалтгаан юу юм бэхээр нэгдүгürt ингээд огцон мэргүүж байгаа. Хоёрдугаар үзэгчд бид нар амьдрал дээр ч гэхдээ яг тийм диптэй биш зүгээр үзэгчд тэрийг мэдрэх хэрэгтэй байхгүй юу. Тэ ингээд харамсах, гашуудах те яг мэдээж кинон дээр ч гэсэн гашуудах гэж зүйл байгаа шүү дээ. Кино үзээд гашуудах яв жижиг хөнгөн ч гэсэн амьдралтай харьцуулахгүй ч гэсэн те. Тэр мэдрэмж бид нар Asgard-ыг гашуудах хэрэгтэй байхгүй юу? Тиймээс саяны тэр ингээд ийм амар гоё introduction хийж орж исэн юмыг тэнцээ ингээд сүрж जैन тийм үү те. Бид нар тэрийг хэдхэн минут секунд ч болтгоо ингээд мэдрээд ямар гоё газар тэгээ Thor ямар ач холбогдолтой байлаа Loki гэдэг нэтрэгээ те. Тэрийг мэдрэх тэр боломжийг олгохгүй байх гэсэн үг байхгүй. Тэр шиг биш. Тэрний эсрэгээр Thunderbolts тийм байгаагүй. За ямар ч үсэн ихний үзүүрээр үзсний дараа бол тэгж юусоо санагдаагүй. Яагаад тэгэхээр сая би хэлсэн тэг хүнд хэсгүүд зөндөө байгаа. Олон дөрүүдийн маш олон одоо туусан зүйлүүдийг хийсэн үйлдэлүүдийг түүнтэйгээ нүүр тулж байгаа. Эсвэл нүүр тулж чадахгүй байгааг заримдаа гүн гүнзгий урт emotional хэсгээр зарим нь бүр монологоор зарим нь ганцхан камер дээр гараад өнгөрж байгаа өөдөөс нь хараад толгоогоо 2 4 бүр хоёр өөр дөр хоорондоо ярьж хахад өөр 2 4 бие биенлүүгээ хараад юу босныг ухаарад нэгэнлүүгээ нөгөөх рүүгээ хараад нөгөөх нь ингээд толгоогоос өнгөрж байгаа тэрүүгээр хүртэл гаргаж байгаа харуулж байгаа. Гэхдээ тэрийг комедигаар эвдсэн нь ер нь байгаагүй ганц нэг эвдсэн байгаа. Гэхдээ тэр нь яг тэгж нөгөө нэг одоо тэр мэдрэмжийг дунд нь зогсоогоогүй. Хангалттай хугацаа явж байгаад комеди нь орж ирж байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хийсэнд бол би маш их таалагдсан Thunderbolts тэр. Тэг яг хуу спойлертай ярихаар илүү дэлгэрэнгүй ярих юмнууд боломж олгох яг хуу сул тал креатив шийдлүүд зааж таалагдсан юмудаа нэмэхэд креатив шийдэл нэг айгүй онцгой гоё креатив шийдэл бол байгаа. Тэрийг спойлер каст дээр дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Тэр креатив шийдэл за ер нь 2 креатив шийдэл байгаа. Надаа их гоё санагдсан, их креатив буюу бүтээлч санагдсан. Тэгээд энэ киног бол маш өөрөөр төгсгөж болох байсныг илүү өөрөөр одоо илүү гоёор төгсгөж илүү зохиолдоо түрүүний миний гол цөмөн гэж яриад байсан те тэр зүйлтэйгээ илүү дотн тэрнтэйгээ илүү ойрхон тэрэндээ илүү үнцэнтэй киноныхаа анханасаа хөндөж байгаа зохиол өрнөл сэдв гэдэг зүйлтэйгээ бүр ингээд салшгүй холбоотойгоор гол төгсгөл гол одоо мэдээж супер хиро акшн кино төрөлхийн төгсгөлийн тулаан гэж байгаа тийм ээ тэрийг тэгж хийсэн нь бол надад маш их таалагдсан. Тэгээд Falcon and the Winter Soldier Black Widow-с өөр супер контекст бол нэг шаардлага байгаагүй надад бас таалагдсан. Ер нь үзээгүй байсан ч боломжтой. Энэ дөрүүд тэнцээ юу туулж яаж байгаа вэ гэдгийг айгүй хайтайгаа эксплор хийгээд ингээ явцсанд бол баярлсан. Зүгээр сул тал гэх юм бол зарим хүмүүс надад бол сул тал бол биш зүгээр зарим хүмүүст эхний хагас удаан санагдаж магадгүй. Хэрвээ та хэд энэ ревюг үзчихэд спойлергүй юм чинь гэж бодоод үзчихэд үзье гэж бодож байгаа болвол санаа зовлтгүй гэж би хэлмээр байна. Эхний хагас бол удаан. Ер нь бол 50. Гэхдээ тэрний гол зорилго нь юу юм бэ гэхээр эн чинь илүү emotional кино, илүү дөрүүд дээрээ суурилсан кино. Тэр энэ дөрүүд яагаад хийж байгаа зүйлээ хийж байгаа бэлээ, юуны төлөө хийж байгаа бэлээ, юу туулаад байгаа бэлээ, ямар асуудалтай байгаа бэлээ гэдэг зүйл нь цөмөн учраас дөрүүдээ хөгжүүлэх нь илүү чухал. Одоо Sinners-ийн эхний хагас 20 дугаар хагас гэдэг шиг те. Би гэхдээ энэ онд Sinners Thunderbolts 2-ыг ингэж нэгээс олон юм дээр харьцуулж ярина гэж бодсонгүй. Тэг. Гэхдээ удаан эхлэн гэдэг чинь сул тал байх боломжтой ч гэсэн сайн тал байх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ хоёр кинон дээр жишээ нь дөрөө хөгжүүлэх боломж гарч байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол дөрөө хөгжүүлэх боломж их сайн боломжоо сайн ашиглаж чадсан гэж бол би хэлмээр байгаа. Сул тал санаанд орж байгаа хамгийн том сул тал бол хөгжим байна. Хөгжим гэдэг нь дууны сонголт гэхээс нэг дуу мос нэг сүртэй байхгүй зүгээр дуу гэхээсээ илүү score буюу яг хөгжим те. Яг score бол ерөөсөө онцлох зүйл байгаагүй. Ямар ч их сценүүд дээр хөгжмөн тэгж гоё наалдаж нэг тийм гоё дэвсгэр болж өгдөг штэ тий. Заавал амар цойлол одоо өстө жинхэнэ нөгөө Ludwig Göransны одоо Sinners ч юм одоо юу байдгийг Oppenheimer тий. Эсвэл одоо La La Land юу гэдгийг. Заавал мэдээж тийм хэмжээнд байх албагүй л тий. Тэрийг бүгд тэгж цойлох албагүй. Гэхдээ сценүүд дээр бас гоё дэвсгэр болж сценийхаа нэг хэсэг болж ингэж бол
ууг нь явдаг. Тэгээд энэ дээр надаа хөгжим болвол яг үнэндээ сул болвол байсан санагцсан энэ дээр л. Тэгээд Валериагийн дүр байна. Тэгээд таалагдсан юм бол ороод байна л да. Валериагийн дүр айгүй зөвүүн байсан. Валериагийн дүр яагаад одоо яг ингээд өмнө нь харангуут жишээ нь та хэд бодоо яг хин Ник Фьюриг бид нар эхэндээ яг Самуэль Л Жаксон учраас жинтэй автоматтай дүр болчихж байгаа. Гэхдээ яг зөвхөн ертөнцийн дотор харах юм бол бид нар эхний хэдэн кинонд энэ нөхөр яг яагаад ийм амар нөхөр энийг мэдгүй явагдсан тийм үү. Тэгмүүд яг тэр Ник Фьюри Николас Фьюри юу вэ? Жуниор ч л арай жуниор биш те. Николас Фьюри гэдэг нөхөр яагаад амар гар юм бэ? Яагаад Шилдийн директор юм бэ? Яагаад ийм бусд нь хүндэлдэг, тэгээ мань хүн юм баатруудыг цуглуулдаг, бүх юмыг мэддэг, бүх юмны ард дурдыг зохицуулдаг гар юм бэ гэдгийг мэдсэн кино бол Winter Soldier байсан тийм үү? Тэгээ тэрнээс цаашаа бид нар бүр ингээ repetition суугаа явчихж байгаа шүү дээ. Нэр хүндтэй болчихоо бид нар яг ертөнц доторхоор нь те жүжигчин гэдгээс нь гадна. Тэгэнгүүт Валерия гэдэг дүр бол яг өмнөх бүтээлүүд дээр орж ирэхэд бол орж ирсэн. За манай монголчуудад маань биднэрт бол тийм амар ойрхон олон бүтээлд тоглоогүй ч гэсэн Америкийн телевизийн урлаг, кино урлагтай бол бүр домогт юм жүжигчин Julia Louis-Dreyfus болол одоо тийч юу гэдэг чинь Weep гэдэг цувралаараа болоод маш олон мондог шагналыг бол хүртэжсэн. Curb Your Enthusiasm, 30 Rock энэ төр жижигхэн дөрүүдийг бүтээгээд гарч иржсэн. Saturday Night Live дээр олон жил бас одоо тогсон гэх юм оролцсон гэх юм уу ийм байсан юм. Домогч жүжигчин л дээ Julia Louis-Dreyfus. Яг мэдг нь бол мэддэг бах мэдээж. Тэгээд ийм мондог жүжигчин орж ирээд гэхдээ ихэнх нөхцөлд бол яг энэ дүр бол нэг тийм амар нөлөөтэй ч юм уу те эсвэл зүгээр л нэг мондог жүжигчин байгаад идэг. Тэгэл нэг тийм сүртэй юм бол байхгүй. Одоо эхний кино нь юу юм бэ штэ? Falcon and the Winter Soldier дээр гарч ирсэн. Тэгээд Black Panther Wakanda Forever дээр гарч ирсэн. Ийм юм бэ штэ те. Тэнгүү тэд нар дээр бол яг нэг тийм зүгээр cool байхад байсан. Гэхдээ одоо чинь Falcon and the Winter Soldier цуврал мөртлөө тэнд ингэж нэг тийм бүр нэг full одоо explore энэ яагаад ийм их мэдлэлтэй юм ч те эсвэл энэ яагаад энэ дүр ийм хэмжээнд одоо юутай байгаа туршлагатай ч юм уу мэддэг яг юун зөвүүн энэ дүр те гэдгийг explore хийгээгүй байсан бол тэр нь Thunderbolts дээр гарч байгаа. Яг ямар үйлдэлүүд донд ямар хүмүүстэй яаж харьцаж чинь, ямар их мэдлэлтэй, ямар powerтай хүмүүстэй яаж харьцаж чинь, тэр дундуур яаж navigate хийж ийн буюу яаж замаа олж зөвүүн ингээд зохицуулж явж ийн, зохицуулалтаа хийж ийн. Тэгээд ямар зөвүүн нүүр тулсан үед ямар шийдвэрүүд гаргаж ийн өөрөө дийлэхэргүй үед те ямар нэг утгаараа ямар нэг одоо олон төрлийн утгуудаар мэдээж дийлэхгүй энэ нөхцлүүд манайд тулж байгаа. Тэрийг бол айгүй зөвүүн хийсэн байсан. Ер нь Валериагийн дүрийг айгүй гойсон. Тэгээд энэ дээр яг хин Julia Louis-Dreyfus шиг юм мундаг жүжигчин байгаа нь бол айгүй том нөлөө болж чадсан жүжигчинч дүрээ мундаг гаргалаа. Дүрийг нь ч их сайн бичиж бас түрүүн хэлсэнтэй нөгөө нэг үндсэн дүрүүдийнхаа гол дөрүүдээ их сайн мэдэж зохиолоо бичсэн байна гэдэгтээ адилхан юуг болол Валерия Валентина шуучлаа би түрүүнээс Валериг ярьсан. Валентина Allegra de Fontaine гэж байна те. Валентина Allegra de Fontaine-ыг болол тэгж их сайн бичсэн байна. Дээрэс нь ийм мундаг жүжигчин байгаа юм чинь бид нар энэ мундаг жүжигчнээ ашиглахгүй бол болохгүй гэж ухаарсан байна. Би тэрэнд их баярлж байна. Ягаад гэвэл Marvel эсрэг юм уу эсвэл ийм одоо бас зөвүүн дөрүүдэд их олон мундаг жүжигчдийг оруулж ирээд гой ашиглагдахгүй хайсан. Зөндөө байдаг би Tony Leung одоо урт харамсдаг, Christian Bale харамсдаг, Ethan Hawke харамсдаг гих мэт олон жүжигчд бас дахиад нэрлүүл зөндөө байж байгаа. Тэгээд тийм болгоогод нь баяртай байна. Тийм зөвхөн болгоогүй ч бүр сайн байсан гэж хэлж болохоор. Тэгээд spoiler review дээр бүр илүү дэлгэрэнгүй яри юм спойлдморгүй байна. Ер нь бол надад маш их таалагдсан. Та хэд маань гоё найз нөхдүүдээрээ хамт гоё үзцгээгээр юм айл болох бити спойлдуулж үзээрэй. Мэдээж санаатаа спойлдуулна гэж байх. Гэхдээ одоо Reddit, Facebook, social media, Instagram юу гэдгийг YouTube болгоомжтой байгаарай. Айл болох контекстгүй юуг спойлергүй үзүүл гоё шүү. Тэгээд creative шийдлүүд надад таалагдсан зүйлүүд зөндөө байсан. Ийм байна. Тэгээд Thunderbolts-ийн уур амьсгал айгүй хэцүү 2-3 зүйлийг заахаа 3 ч яг 2 зүйлийг баланссанд нь их баярлсан байна. Ер нь бодоод ах заахаа 3 юм байна л да. Нэг нь superhero action, нөгөөх нь тэр нөгөө нэг гол цөмгээд байгаа хүнд сэдвүүд тийм ээ ганцаардал нүүр тулах харамсал те. Тийм зүйл тэр зүйлүүд тэгээд нөгөөтг нь болохоор комеди те. Эднэрийг сайн баланс нь гэдэг бас хэцүү. Тэгээ их сайн хийсэн юм байна гэж бодлоо. Тийм ийм байна.
Тэгээд Thunderbolts киноны ревьютэй хамтайсан бүгдээр нь баярлалаа, сонирхолтой байсан гэж найдаж байна. Нэг өдөр болгон бид нар The Last of Us-ыг үзэж байгаа шүү. Хүүхдийн паркын цайзын нэг давхртай байдаг Red Rock Castle ресторанд үзэж байгаа шүү. Үн төлбөргүй ямар нэг таксгүй үзэж байгаа. Ревьюгүүдээ бас үзээрэй. Анги болгоны ревью орж байгаа шүү The Last of Us-ын. За тэгээд дээрэс нь Thunderbolts гэдэг шиг кинонуудын ревьюуд бас цаашаа ороод явна. Дараа 7 хоногт бишээ. Энэ сарын сүүлээр Mission Impossible 8 The Final Reckoning байгаа, би бас тийш ядан хүлээж байна. За тэгээ сая IMAX үзүр хийсэн өдөр дээр ирсэн бол санаа сэтгэлдүүдээ бас хуваалцаараа гоё үзүр уур амьсгал бол тун давгүй болсон. Ийм байна. За тэгээ дараагийн ревю контентуудаараа уулзтлаа. Баяр та.